Самбайцгаана уу Ганаа. За өнөөдөр би та бүхэндээ Солонгосын нэгэн ээж хүн хоёрын тухай сэтгэл хөдлөм болсон явдлын түүхийг ярихаар бэлдсэн байгаа. Ингээд тоглон сууж таалан сонсноо. 1975 оны 5 дугаар сар Чунчонбог мужийн Чонжухад Шин Кёнго 6 настай аав ээж 2 дүүгийн хамт амьдардаг. За тухайн үедээ Кёнгогийнх тимч баян чинэлэг аль байгаагүй. Учир нь ээж нь төрөөд удаагүй нялх биетэй учраас хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. За харин аав нь жижигхэн үйлдвэрт өглөөнөөс орой хүртэл ажилладаг. За ингээд авсан багаан цал нь өнөөдрийн идэх хоол маргаашийн хувцсанд яг л таардаг тийм айл байсан. Үеийн найзууд нь намттай ч ихэр чамин хувцас үнтэй тоглоомоор гайхуулж байхад Кёнго хизээж бусадтай өөрийгөө хайрцуулж аав ээжээсээ энэ бүгдийг хүсч байгаагүй. Эсвэргээрээ чихэр аваарэ гэд өгсөн мөнгөөр нь дүүнертэй хамттай юм авч өгдөг. Өглөөнөөс орой хүртэл дүүнэрээ харахад ээжтэй тусалдаг. Гэрийн ажлаа ганцаараа хийдэг. Маш ухаалаг, нинжин, хайр татам охин байсан. Кёнгогийн хамгийн дуртай нэг зүйл нь цэцэг. Цэцгийг хайрладаг, усалдаг, ургуулдаг, торддог. Цэцэглийнхэн бол хорвоогийн бүхэл зүйлийг мартаад цэцгэнд анхаарлаа хандуулдаг тийм охин байсан. За ингээд 1975 оны 5 дугаар сарын 8-ны өдөр элэгдэж, муудаж, хуучирсан гуталтай яваа охиноо харсан ээж нь Кёнгод шинэхэн гутлыг бэлгэлсэн. Уг гутал нь өнгийн цэцгээр гойсон маш чамин гутал байсан. Кёнго бэлгээ хармагцаал уулга алдаад хорвоогийн хамгийн жаргалтай охин болж хувирсан. Бушуухан л гутлаа өмсөөд найзуудтай гайхуулахыг хүссэн ч гэсэндээ цаг маш орой байсан байсан учраас гутлаа ингэртэй тэврээд хондог. Үүний дараагийн өдөр буюу 1975 оны 5 дугаар сарын 9-ний өдөр. Энэ өдөр Кёнго ээжтэйгээ 2 дүүтэйгээ хүнсний цах явахаар төлөвлөсөн өдөр байсан. За тийм учраас өглөө маш хэртлэн босоод нөгөө шив шинхэн гутлаа хээтэй цамцтай хослуулж өмсөөд ээжигээ дагаад гэрээсээ гарсан. Гэрээсээ дөнгөж гараад булан эргээд явж байтал Кёнгогийн 2 найз гадаа тоглоод сууж байгааг харсан. Ээжээсээ гуйдаг. Ээж нь зөвшөөрөөд Кёнго тэндээ тоглож үлдээд ээж нь хүнсний цах руу явсан. 2 цагийн дараа ээж нь буцаад гэрлүүгөө харих замдаа охиноо авахар эртэл тоглож исэн газараа Кёнго байгаагүй. За цааш гэрлүүгөө явах замд нь хурш айлынхаа нэмээтэй харалтаад сайхан би танаа охинтой таарсан эмээгийн хургоо явж ийн гэд явж илээ гэж хэлсэн. Эмээгийнх нь тэдний гэрээс 1 км орчмын зайтай. За бараг өдөр болгон шахуу эмээгэндээ очиж тусалдаг. За оройтчхан бол тэндээ хондог байсан учраас тухайн үедээ хинч Кёнгод санаа зовоогүй. Оройны 10 цаг болж Кёнгогийн аав эмээгийн хуранд очисон. За очиод охиноо авах гэтэл эмээ өнөөдөр манайд Кёнго ирээгүй гэж хэлдэг. Айж балмагцсан ээж хоёр нь өдөр хамт тоглож исэн нөгөө 2 охиныг ирлээ очсон. За очиод Кёнго яасан бэ? Кёнго нь гэртээ ирсэнгүй гэж асуудал. За харамсалтай нь 3 охин тоглож байхад 2 охиныг ээж нь ирээд төрүүлээд аваа явсан. Тэнд Кёнго ганцаараа тоглоод үлдсэн байсан. Энэ цаг мөч энэ өдрөөс хойш Кёнго охиныг хинч дахиж олж хараагүй. Ээж нь нэг хүүхдээ ингэртэй тэврээд нөгөө хүүхдээ хөтлөөд өдөр болгон цагдаагийн газар руу очиж охиноо сургалдаг байсан. Маш хол зайтай цагдаагийн газар руу өдөр болгон алхаж явдаг байсан гэсэн үг. За ингээд хөлөөхөнд хумс унаад, цус гараад, за дээрэс нь хөхүүл битэй байсан учраас хөхнийхэн сүү татарч сүүн гарахаа болоод бүр ухаан алдаж ундаг болтлоо охиноо хайжсэн цаг мөч үргэлжилсээр байсан. Эмнэлэг асрамжийн газар далайн бомбд гээд очоогүй газар уулзаагүй хүн тэдэнд үлдээгүй. Кёнгогоос үлдсэн ганцхан зүйл нь түүний 3 настай үеийн хар зураг байсан. За энэ зургийг байж болох бүхэл газруудаар нааж, сонинд хэвлүүлж, жил болгон өнгөгийн сэргээж, байж болох бүхэл боломжийг ашиглаж охиноо хайжсэн. Харамсалтай нь охиноос нь ямар ч сурах чимээ гараагүй. Ээж нь нялх биетэй байсан ч гэсэндээ өглөөнөөс орой хүртэл амс хийлгүй ажиллана. За авсан мөнгөө зөвхөн охиноо хайхад зарцуулж байсан. Нойр хоолгүй хонсон өдрөө үргэлжилж 15 жилийн хугацаа өнгөрсөн. Тэр нэг өдрийн өглөө тэдэнд нэгэн дуудлага ирсэн. За уг дуудлага нь Тэгүү отоос таны охиныг оллоо гэсэн дуудлага байсан. 15 жилийн дараа анх удаа охиныхоо зургийг гаргасан. Яарч балмагдаж баярлаж хөөрсөн аав ээж нь дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авч өмсөд хурдхан шиг л охиныхоо байгаа газар л очсон. 6 настай бяцхан байсан охин нь 21 настай том охин болсон байсан. Маш удаан хугацаанд ирж хайгаад олоогүйсэн аз жаргалаа олсон аав ээж нь хамтдаа хийж чадаагүй бүх зүйлээ хийж охиноо ажилд оруулж за тэр байтугай найз залуутай гэдгийг сонсоод хурмыг нь хүртэл тоглож байсан аз жаргалтай 3 жил өнгөрсөн. Тэр нэг өдрийн өглөө Кёнго ээжтэй өссөн Тэгүү хот руугаа буцаад явах тухайгаа ярьдаг. За гайхаад сандарсан ээж нь учрыг нь асуудал ээжээ намайг уучлаарай.
би таны хайжгаа Конго охин чинь бишээ гэж хэлсэн. Таныг анх хараад миний төрсөн ээж байвал ямар сайхан бэ гэсэн сэтгэлээр танд худлаа ярьсан юм а, намайг уучлаарай гэж хэлдэг. 15 жил хайсан цэцэг нь 15 жил хүлээсэн аз жаргал нь биш байсан. Энэ өдрөөс хойш охиноо алдсан тэр их уйтгаргыг ахин нэг мэдэрсэн гэсэн. Хүндэтгэн амьдралтай байхад нь мэндэлсэн охин өрнө. Хийж өгөх зүйл зөндөө олон байгаа учраас бууж өгөлгүй ахин охиноо хайж эхэлсэн. Алга болсон хүүхдүүдийг ирж хайж сураглаж олж өгдөг нэвтрүүлгүүдэд ганцын ч алгасгүй орно. 3 настай үеийнхэн зургийг ашиглаад за өнөөдөр ямар царайтай байж болсон байх магадaltaйг нь гаргуулад бараа бүтээгдэхүүн дээр хэвлүүлж тараана, сонин хэллэлүүдээр нийтлүүлнэ. За ингэж явсаар нэг л мэдгэд 44 жил өнгөрсөн байсан. 44 жилийн хугацаанд ганц ч өдөр алгасгүй охиноо хайжсан гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр за Конгогийн ээжийн утсанд нэгэн олон улсын байгууллагаас дуудлага ирнэ. За энэ яг ямар байгууллага байсан бэ гэхээр 3 жилийн өмнө аав ээж хоёр нь зурагт үзээ суужгаад за та бүхэн ДНХ шинжилгээ өгөх юм бол за таны алга болсон хүүхдийг чинь бид олж өгч чадна гэсэн тийм сурчлагаа байсан. За түүнийг хараад бушуухан очоод ДНХ өгсөн байсан. За харин уг байгууллагаас нь тэр өдөр тэдэнд дуудлага ирсэн гэсэн. Уг дуудлагт таны охин Шин Кёнгог бид оллоо гэсэн дуудлага байсан. Яарч сандарч балмагтаж баярлаж хөөрсөн аав ээж нь бушуухан л нөгөө байгууллага дээр очиж тэдэнтэй уулзна. За ингээд за тэдний байгууллагын зүгээс та хоёрын ДНХ-тэй 99.9% тохирж байгаа эмэгтэйг бид нар Америк улсаас оллоо гэсэн. 99.9% гэдэг нь ямар ч эргэлзээ байхгүй та хоёрын охин гэж хэлсэн. Ингээд Америкт байгаа нөгөө талаас тэдэнд нэгэн зургийг явуулсан байсан. За уг зургийг хараад Конгогийн аав ээж шууд л уйлж эхэлсэн. За учир нь 44 жилийн турш хайсан нөгөөх цэцэгтэй гутлыг өмссөн охин сууж байсан. Тэгэж их хичээсэн ч гэсэндээ охиноо олж чадахгүй байсан шалтгаан нь охин нь хайр оронд очичихсан байсан учраас. Тухайлбал аав ээж хоёр нь олон улсын байгууллагт хандаж өөрсдийнхөө ДНХ-г өгөөд охин нь ч гэсэндээ би аав ээжигээ хайж байна гэд Америкт ДНХ өгсөн учраас тухайн олон улсын байгууллага тэднийг холбож өгсөн гэсэн. За Шин Кёнгогийн хувьд бол Лаура Бендер нэртэйгээр Америкийн нэгдсэн улсын Индиана мужид нөхөр 21 настай охины хамт амьдардаг болж таарсан. Баярлаж догдолсон аав ээж нь шууд л охинлогоо залгаж уцаар ярьдаг. За гэхдээ харамсалтай нь охин нь солонгос хэлээ мартсан англиар ярьдаг гэсэн. Кёнгогийн ээж ч гэсэндээ англи хэл мэдэхгүй учраас тэд уцаар ойлголцоод маш хүндрэлтэй байсан. За ингээд Кёнго 14 хоногийн дараа Солонгос төрж ээжтэйгээ аавтайгаа уулзахаар болсон. Аав ээжийнх нь хувьд энэ 14 хоног өмнөх 44 жилээс илүү урт хугацаа санагдчихсэн. За ингээд охиноо хүлээх хоорондоо ээж нь англи хэл сурч ирсэн. За англи хэл сурахтаа хамгийн түрүүлж охиндоо хэлхийг хүссэн байсан үг нь ээжигээ үнэхээр их уучлаарай гэсэн үг байсан. Хэлхийг хүссэн үг, хийж өгөхийг хүссэн зүйл маш их байгаа ч гэсэндээ хамгийн ихээр уучлалт гуйхыг хүсэж байсан. 2019 оны 11 дугаар сарын 2-ны өдөр охинтойгоо уулзах өдрийн өглөө ээж нь эмээ хүртэл уухаа мартна. За энэ нь ямар юм байсан бэ гэхээр ээж нь харамсалтай нь Бамбай булчирхайн хорт хавдар туссан байсан. Маш олон жил хүлээсэн охиноо олсон ч гэсэндээ за ээжийнх нь нас өндөр болж за дээрээс нь бие нь өвддөг болсон. Гэсэн хэдий ч өвдсөн царайгаа охиндоо харуулахгүй олон жилийн хугацаанд хайсан ээж нь гундуу царайтай харагдах юм бол охин минь сэтгэлээр унах байх гээд гойж гоодоод олон жил түрхээг уруулын будгаа түрхээ. Аав ч гэсэндээ сандарчгаагүйгээрээ сандраад за тэр хоёр яг л жоохон хүүхдүүчийг баярлаж байсан. Мөн онгоцны буудал хөрөн хүртлээ ганц ч хором нүд хаалгасалгүй охиныхоо зургийг гарч уйлсаар л байсан. 44 жил хүлээсэн мөч Кёнго 21 настай охиноо дагуулад онгоцны буудлаас буун. Нүдэндээ нулимс цэлэг нүүлсэн ээж нь шууд л охиноо таниад гүйж очиод охиноо тэрдэг. Ямар удаан хайлгадаг цэцэг ямар удаан хүлээлгдэг аз жаргал бай тээ. За ингээд уулзсан өдрийнхөө орой Кёнго охин солонгосоор үг бичиж цээжилж аав ээжтэй хэлсэн. За уг үг нь бол ааваа ээжээ намайг хайж олсонд баярлаа гэсэн үг байсан. За ингээд 44 жилийн өмнөх тэр өдөр яг юу болсон талаар санаж байгаа үг нь Кёнгогоос асуухад тухайн өдрийн эмээгийн руугаа явж байгаад төөрч гисэн гинэ замдаа явж байгаад нэг эмэгтэйгээс би төөрчлөө намайг гитмэн хүргээд өгөөч гэд гуйхад нөгөө эмэгтэй галт тэргэнд суулгаад өөр хотын цагдаагийн газар аваачаад Кёнгог өгчихсөн.
За 1975 оны үед бол Солонгост хүүхдүүдээ үрчлүүлдэг, хүүхдүүдээ хайж авдаг тохиолдол маш их байсан. За тэгээд хөгжингүй орн руу үрчлүүлдэг. Асрамжийн газар эмнэлэг эсвэл цагдаагийн үүдэнд зүгээр л хүүхдээ орхиод явчихдаг. Тухайн өдөр ч гэсэндээ яг адилхан Кёнгаг за аав ээж нь орхиод явчихсан хүүхэд юм байна. Хаяад явчихсан хүүхэд байна гэд цагдаагийн газрынхан асрамжийн газар авчиж өгдөг. Ингээд 1 сар гарan асрамжийн газартаа байжгаад Америк руу үрчлүүлсэн. Кёнгагийн хувьд бол маш азтай, маш сайхан гэр бүлд сайн хүмүүс төрчлүүлсэн. Сувилагч мэрэгжилтэй болоод за тэндээ ажиллаж амьдардаг болсон. 44 жилийн турших уйдгар гуниг зовлон шаналл ингэж нэг тайлагдаж, нэг талаас хайртай охинтойгоо, нэг талаас хайртай аав ээжтэйгээ уулзнаар өнөөдрийн түүх төгсөж байна. Сэтгэл зовиортой эхлээд дулаан уур амьсгалаар төгссөн босон явдлын тухай бичлэг байлаа. За миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Дараагийн удаа маш олон сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.